グロニメン、おはようございます。はい、では2日目、今日は、実習ということで、ちょっと体も少し動かしながら、お口の中からのストレッチ、マッサージを始めていきたいと思います。 За өнөөдөр сургалтын 2 дахь өдөр маань эхэлжээ. За өнөөдрийн хувьд бол илүү практик дасгал голсон яг сургалт маань үргэлжилж явах байгаа. Тэгээд та бүхэн өөрсдөө бас хийж үзээд амны үндийн массаж болон сунгалтын тэр дасгалуудыг хийгээд сургалт маань үргэлжлээд явах болно. 今机の上にはグローブと、オーラルピースという緑のジェルが皆さんございますか？ За та бүхэн хүн болгоны ширээн дээр Belly болон Oral Peace гэдэг гэл тавьсан байна уугүй юу шалгаад өгөөч байна тийм. はい。ではそれをちょっと後ほど使いますので、まず、今日は、お顔の表情筋も含めて変化を撮影していただきたいので、まずお顔のご自身の正面、こういう感じでお顔の正面の写真まず撮影、お互いにとりあえず姿勢を正して撮ってください。 За тэгээд саяны Belly болохоор дараа нь практик дасгалынхаа үеэр ашиглан тэгэхээр та бүхэн ширээн дээр тавиад өгчүүлсэн. За одоо яг дасгал эхлэхийн өмнө та бүхэн хоёроо сууж байгаа бол одоо яг энэ дэлгэцэн дээр гарч байгаа шиг өөрийнхөө нүүрний зургийг нэгнийхээ зургийг аваад хадгалаад дараа нь бас нөгөө дараах зургийг харьцуулж харахад бол зураг аваач гэж хүсэж байна. Тэгээд яг зөв цэг суугаад нэгнийхээ зургийг аваад за ганцаараа сууж байгаа хүмүүс маань өөрсдийнхөө зургийг аваадはい。お一人の方はセルフで撮っていただいて、向き合ってスマホチェンジで取り合っていただいて、今のご自身に向き合っていただきますので、はい。 За тэгээд ганцаараа сууж байгаа хүмүүс маань өөрсдөө аваад хоёроо сууж байгаа хүмүүс маань хоорондоо зураг аваад за яг одоогийн таны өөрийн нүүрний байдал ямар аа вэ гэдгийг бас яг хараарай. 正面と横顔を撮りましたら、横顔もできれば両サイド。 За яг их зурдаас харсан зураг болон хажуу талаас харсан зураг боломжтой бол аль талаа хоёр талын хоёуланг аваад зураг. で、お顔が終わりましたら、お口の中、ベロを出したところと、お口元のアップをしっかりとってください。で、次はベロの先、先端を前歯の後ろにつけたところで、最後ベロを上顎に設置した状態. За нүүрнийхээ зургийг авсан хүмүүс маань за одоо дараагийнх нь одоо дэлгэцэнд харагдж байгаа зургуудыг яг за эхний ээлжинд болохоор хилээ яг гаргасан байдалтайгаар зураг аваад дараагийнх нь доор харагдж зүүн доод болонд харагдж байгаа шиг дээд шүднийхээ одоо нөгөө дээд шүддээ тагнаандаа хилээ хүргэнэ. За дараагийнх нь болохоор амаа ангаасан байдалтайгаар зураг аваад за тэгээд хамгийн сүүлд нь болохоор тагнаагаа яг нөгөө хилний зөв байдалтаа оруулсан дээд тагнаандаа хилээ наасан гэсэн яг ийм дөрвөн зураг бас аль болох зүүмлээд томор аваарай. しっかり舌の裏の静脈がどんな色かなとかいう部分も見ながらアップでしっかり撮ってください。 За аль болох зүүмлээд томруулаад авбал сайн. За яагаад гэж байгаа гэхээр хилний арын судалнууд маань ямар өнгөтэй байна уу гэх мэтчлэн илүү харахад хэлбэр болно. Сүүлийн зураг нь болохоор хилээ нөгөө дээд шүдний одоо хэсэгтээ үзүүрээ хүргэсэн тийм. はい。
OK ですか？ちょっとアシスタントが後ろにいますので、わからない方は手を挙げて取ってもらってください。 За асуух зүйл ах юм бол манай хоёр ажилтан бас танхим дотор байгаа учраас гараа өгөөд бас зураг авах ч юм уу асуух боломжтой шүү. 네, あとちょっと座ってる姿勢で結構なので、横のちょっと上半身、皆さんの首の角度ですね。ちょっと姿勢が関係しているので、ちょっとそれも1枚取っといてください。 За нэмэлтээр нэг зураг бүгдээрээ авцгаая. Яг нөгөө сууж байгаа байрлалаараа авахулж байна. Хажуу тийшээ хараад сууж байгаа таны сууж байгаа байрлал чинь хүзүүний байрлал ямар байгаа вэ гэдгийг бас хажуу талаасаа зураг авахулж. Яг биеийн дээд хэсгээ оруулаад авах. За та бүхэн өчигдөр бүтэн өдрийн лекц сонсоод ядарсан байсан уу? Сайн унтаж амарч чадсан уу? Зураг авч дууссан бол одоо эхлээд биеийн сонголтын дасгалуудыг бүгдээрээ хийх болно. Тэгэхээр пижакта байгаа хүмүүс маань ч юм уу хөдөлгөөд төвөгтэй байх юм бол пижака тайлаад бас бэлтжижээ гэж байна. OK ですかね。皆さん撮れましたかね。 За ихэнх хүмүүс маань зураг аваад дууссан юм шиг байна. はい。で、今お写真も撮られてるんですけど、ちょっとご自身のお顔の中の左右の対象とか、あ、こっちが下がってるなとか、いろいろ気になるところをちょっとチェックしておいてください。За бас зураг авсан байгаа учраас зураг хараад бас одоогийн байгаа өөрийнхөө нүүрэндээ за баруун зүүн талаа харьцуулж хараад ч гэдэм үү. За энэ нь баг зэрэг унжсан юм уу ч гэдэм үү бас өөртөө дотроо та бүхэн харьцуулаад хараасай гэж байна. はい。では、今日はまず外側のストレッチから始めていきますので、はい。まず、口腔周囲筋、食いしばり舌が落ちていることによって、このお口周りの筋肉、頭の大きな筋肉とかこの、大胸筋ですね。遠いところからほぐしていくっていうところから始めます。 За одоо амны үндийн эргэн тойрны булчингуудыг одоо сонголтын дасгал хийж эхлэн. За эхлээд толгойн булчин, за игмийн хэсгийн булчин гэх мэтчлэн амны үндийнээс хол байгаа газруудаасаа эхлээд одоо суулгаж эхэлнэ. 자, 약
байгаачлан за игэмний ясны доогуур бас лимпийн судалнууд маань булчингууд маань байдаг учраас яг тэр хэсгээсээ эхлээд цээжний хөндийн одоо хэсгээсээ цээжний хэсгээсээ эхэлж массаж хийж эхлэе. 外にね、こことここです。 За гадагшин чиглэсэн байдалтай массаж ちょっ хийх. と両手で大きく円を描くように皮膚を動かすような感じで外回しに。 За түүний дараагаар эхлээд хоёр гараа нэг талдаа байрлуулад за том тойрог зурж байгаа юм шигээр гадагшин чиглэсэн тойрогтойгоор массажийг эргүүлсэн чиглэлтэй эргүүлсэн байдалтайгаар хий. 左右。 хоёр талаа айл айл. はい。ほぐします。はい。では今度、手を後ろに回していただいて一つ。 За はい。 түүний дараагаар гараа бие хаард байрлуулад 手を回していただいて肩がこう上がらないように下げてください。 за гараа нурууны хаард байрлуулад за нөгөө гараа мөрөн дээрээ тавиад мөрөө дээш нь өргөхгүйгүй юм шиг байдалтай болгоод за дахиад игнийхаа доод хэсгээр тар. リンパは外に流す流れなので、この鎖骨の下を外にしっかりまずは流します。脇の下に流すような感じで。 За тэгээд лимпэ бол ер нь бол гадагшин чиглэлтэй дандаа массаж хийж суллаж тараад тэгэхээр игэмний доод хэсгийг массажлахдаа гадагшин чиглэлтэй за суг руу доод хэсэг рүү гадагшин чиглэлтэйгээр массаж. で、手を回します。 За гараа эргүүлээд толгойноо барина. で、ここに側頭筋という頭の大きな筋肉があって、今ここをちょっとタッチしながらカチカチ噛んでみてください。 За одоо яг барьж байгаа толгойн хэсэгт бас том булчин байдаг. Тэгээд тэр том булчингаа та бүхэн барьж агаад шүдээ хазаад үзээрэй. Тэгэхээр яг булчинд нь хөдөлж байгаа танд мэдрэгдэх болно. だから噛んでる時にここすごく使ってるので、ここをほぐすようなイメージでちょっとほぐします。 За тэгэхээр ямар нэгэн зүйлж ажиллах үед бол бас яг энэ хэсгийн булчин маань маш их ашиглагддаг. Тэгэхээр яг энэ хэсгийн булчинг суллах тийм төсөөлөлтөөр массаж хийнэ. ここから変顔始まりますよ。 За эндээс бас царайгаа жоохон янз бүр болгож эхэлнэ. Одоо нүүрний тасалтай орж байна. ちょっとここぐーっと引っ張って首が伸びます。 За хойш нь татгаар хүзүүний хэсгийн сонголт орж ирж байна. 肩下げて、でこのままベロ Мөрөө を дэше өрөхгүй мөрөө буулгана. 首を曲げてる方に За хүзүүний сонголт хийж байгаа хүзүүгээ доош нь унгаж байгаа тал руугаа хилээ чиглэл. 目線は上。 За тэгээд нүдний чиглэл дээш хар. じゃあこれを、5秒間数えてもらえますか。 За энийг 5 секунд хийцгээе. 1 2 3 4 5. どうですか。私もですけど、こっちがキュッて上がります。 За ямар та бүхэн ямар байсан бэ? За яг хийсний дараа харьцуулаад харах юм бол хийсний тал маань баг зэрэг дээшээ өргөгдсөн харагдаж байна. これはちょっとスッキリしてませんか。 За хүзүүний хэсгийн сонголт бас хийсэн учраас はい。 сунгагдсан мэдрэмжтэй байсан баг. じゃあ今度反対。 За эсрэг талдаа хийцгээе. で、ちょっとここ鎖骨の下。 За эхлээд игэмний доод талын хэсгээ бас гадагшин чиглэлтэй массажлая. はい。で、手を回します。 За гараа эргүүлээд толгоо мөрөө бариад. はい。で、側頭筋ちょっとほぐしましょう。 За толгооны булчингаа асуулаад өгье. はい。で、このまま首をぐーっと斜め上に。 За тэгээд ташуу байралтайгаар толгоогоо сунгаж. ちょっと上向いた方が。 Баг зэрэг дээшээ чи толгоогоо болгоствол сунгалт илүү мэдрэгдэх болно. ベロは下。 За хилээ нөгөө тал руугаа доош нь чиглэлтэй. で、目線は上です。 За нүдний харцал дээшээ харна. За で、5秒間お願いします。 за 5 секунд. 1 2 3 4 5. OK。ちょっと伸びましたか。皆さん。 сунгасан мэдрэмж та бүхэн мэдрэгдэж байна. ちょっと目が覚めましたか。 За чинь бас сэрэгсэн багтаж байна. OK。じゃあ今大きな筋肉をちょっと外側から動かしていったんですね。で、次
首が、エクセルでしたっけ？パワポです。パワポ。こういった形でセルフケアでは今のやり方が一気に内側と外側を伸ばす方法になるので、ぜひ皆さんドクターは特にこういう姿勢で背中が丸まって首が前に出てるので、ちょっと間でストレッチしてみてください。За сая амны хүндээс хол байгаа хэсгүүдийн том болчингуудаа яг сонголтын дасгал хийж үзлээ. За тэгэхээр яг шүдний эмчнэр маань ажил мэргэжлийн онцлогоос бас шалтгаалаад та бүхэн бас доошоо нэлээд тийм мөрөг үзүүд шилсэн байралтай олон цаг суудаг учраас за үзэлгүүдийнхаа хооронд ч юм уу бас өөрсдөө цаг гаргаад энэ сонголтыг хийх юм бол за гадна тал болон одоо урт тал болон артлын яг булчингуудыг зэрэг сунгах боломжтой юм дасгал байгаа. で、今からアプローチしていくところがこの今赤い部分、青い部分に載ってる胸鎖乳突筋、増膀筋、斜角筋ですね。斜角筋群、首のこれも首が前に行ったり噛んだりした時に使う筋肉だったり、頭を支える後ろのこの後頭部から後ろは増膀筋は頭を支える筋肉だったりしますので、このデコルテから上をちょっと伸ばしていくストレッチをしていきます。За одоо дараагийн хийх дасгал маань болохоор амны хүндийн эргэн тойрны булчингуудыг сунгах дасгал хийх гэж. За илгэнээс дээшээ хэсгийн зурагт улаанаар болон цэнхрээр тэмдэглэсэн хэсгийн булчингуудыг суллаад явна. За тэгээд энэ булчингууд маань болохоор толгойг яг түшиж, за толгой урагшаа хойшоо болохгүй яг тэр түших үүргийг гүйцэтгэдэг учраас бас нэлээд юм ажилласан байдаг. Тэгэхээр энэ булчингуудаас хамгаалагдцгаая. この側頭筋はこう横向いた時にこう見える。За улаанаар тэмдэглэсэн хэсэг маань болохоор яг хажуу тийшээ харсан байгаа үед энэ үзүүнд мэдрэгддэг. ではまず肩回ししながら、お口の中をストレッチするという方法をいたします。 За мөрөө хөдөлгөнгөө за амны хүндийн эргэн тойрны булчингуудыг суллаж эхлэе.はい、では、口はこれ口をつけながらやるんですけれども、ペタッとつけながら За зөвхөн мөрөө хөдлөхгүйгээр за хилээ яг тагнаандаа зөв байрлуулсан байралтайгаар яг мөрөө эргүүлэх дасгалыг хийнэ. 肩はこう首が上がらないようにしっかりこう角度をつけて肩甲骨を寄せて落とす。 За мөрөө хит дээшээ өргөхгүйгээр удаанаар яг булчингаа мэдрээд хойш нь эргүүл. はい、いけそうですね。じゃあこれを10回。 За энийг 10 удаа хийцгээе. はい、いきます。はい。 1 2 3 4 5 6 7 8 まだ。 9 10 OK 大丈夫ですか？はい。これで結構その首から肩甲骨、先ほどの筋肉がストレッチされて、ながらっていうかその口と同時にやるっていうのがポイントです。 За сая тэгэхээр дэлгэцэнд харуулж ирсэн яг одоо амны хүндийн эргэн тойрны булчингуудыг мөрөө эргүүл
үйлснээр суллах боломжтой. За мөрөө зөвхөн ирүүлэхгүйгээр бас хөлийг зөв байрлалд нь оруулж өгснөөр илүү булчингууд маань ажиллаж сулларч өгдөг байгаа.強鎖乳頭スキンですけれども、ここを普段からマッサージしてもらいたいんですね。でまず、頭の横、側頭筋をちょっとグーのこの節の部分を使ってグリグリグリグリグリ。 За тэгэхээр дараагийн дасгал толгооноос эхлээ гараа яг атгсан хэсгийг одоо гарын одоо хэсгээр дааж яг суллаж өгнө. はい。皮膚をジョリジョリさせないようにしっかり捉えて動かす筋肉。 За хит бас арьсаа дээш доош нь хөдлөхгүйгээр гараа яг толгоондоо байрлуулад булчингийн сулж байгаа тэр мэдрэмжтэйгээр суллаж өгнө. はい。でちょっと指を立ててご自身でもほぐします。 За гарынхаа хурууны өндгүүдээр бас толгоондоо массаж. お顔周りの生え際のところをちょっと揺らします。 За дараа нь нүүрний иргэн тойрон усны яг энэ заа хэсгүүдээр суулгаж өгье. ちょっと髪の毛がボサボサになるんですけど、ちょっと髪の毛掴みます。 За жоохон үсээ сэгсэлгэж магадгүй. Гэхдээ үсээ дээш нь бариад дээш нь татъя. はい、引っ張って。OK。で、次はおでこ。ちょっと映像にします。 はい。で次はおでこの皮膚。これは顔の表情筋って皮筋、皮の筋肉って書いて皮筋とも言って、表情筋っていうのはもう皮一枚これ後頭部全部つながってるので、ここを揺らすことで後ろがちゃんと緩んでくれるんですね。なので肘を置いてこうやっても OK だし、このままやっても OK です。はい。 За дараагийнх нь тухандаа массажи. За нүүрний яг арьс маань бол тэр чигээрээ нүүрний хувирлыг бас ямар хувиралтай болох вэ гэдэгт оролцдог. За нүүрэн дээр массаж хийхээр за нүүрний арьс маань бүтэн учраас толгойн ар хэсэгт бас үйлчдэг. Тэгэхээр яг тухандаа массаж хийхдээ өөртөө айлгах эффектээр гараа өргөөд массаж хийсэн ч болно. Эсвэл ширээн дээр тохиолдоод ингээд массаж хийсэн ч болно. Айлгах эффектээр хийгээрэй. はい、では、眉毛の下から眉毛の真上3本指を置きます。 За хөмсгөнийхөө яг дээд талд нь 3 хуруугаараа дарна. 眉毛の上はリンパが流れているのでぐーっと押していってください。 За хөмсгөний яг дээд талаар манус лимф судлууд байдаг учраас маш сайн дараад өгөөрэй. 押した重圧と同じ速度でゆっくり離します。 За чанга дараад за зөөлнөр гараа суулна. で、おでこ指を置いてしっかり揺らしてください。 За муу адил 3 хуруугаа тухан дээрээ тавиад за маш сайн хөдөлгөөд өгөөрэй. こういう感じで。 За гараа дээшлүүлээ. 生え際のとこまでしっかり揺らします。 За усны яг заа хэсгийг хүртэл дахиад сайн хөдөлгөөд массажлаад өгнө. はい。OK。はい。でちょっとこうこの皮が緩んだので、今度側頭筋ですね。ごめんなさい。強鎖乳頭筋、ここ掴めますか？ちょっと痛いっていう人が多いと思います。 За нүүрний духны хэсгийг дууссан учраас одоо дараагийнх нь ямар булчин гэдэг юм бол за яг тэр булчин намаас таслаад өгөх юм байна. 痛い。өвдөж байгаа юм байна уу? 痛い。はい。首が前に行ってますね。 За өвдөж байгаа хүмүүс маань хүзүүн нэлийн урагшаага бас болцсон буруу байрлалд орсон байна. でご自身ではしっかり掴んでもらってもいいんですけど、例えば患者さんにアプローチするときはこの前側はちょっと血管首でたくさんあるので気をつけてあんまり触らない方がいいです。どっちかというとこの側頭強鎖乳頭筋の後ろ側をこうグッと掴んでこうちょっと軽く揺らすぐらいで。 За өөртөө та бүхэн яг массаж хийхдээ бол чанга сулаа яг тааруулаад барих байх. За гэхдээ яг үйлчлүүлэгчид массаж хийх үедээ бол
урд хэсэгт илүү одоо судснууд байгаа учраас урд тал руу биш илүү хойд тал руу хойд талыг массажлж өгвөл тэгэрээ. ちょっと2本指にしていただいて、ここをぐっと流します。 Хуруугаа хоёр хуруугаа гаргаад хоёр хурууныхаа завсраар булчингаа оруулаад суулна. で、今度このカチカチカの時にここまた動く部分があるんですけど、ここに親指を置いてちょっとぐーっと За шүдэ хаз буйд одоо яг нөгөө хөдөлжсэн булчин маань байгаа чихний доод. За яг тэр талдаа гарынхаа эрхий хурууг байрлуулад нэлийн чанга дарж өгнө. で、今度ここの、骨をたどってこのへこんでるところに親指をまた置いてちょっと角度を自分で За дараагийнх нь одоо толгойн яг энэ чихний доотлын ясны дагуу доош нь хуруугаа гулсуулад за тэр хэсэгт бас эрхий хуруугаа байрлуулад дарна. За дарах явцдаа толгоогоо барах зэрэг хөдлөн. しっかりこの辺を緩めておいてください。 За тэр талаа сайн суулцгаая. で、反対向きましょう。 За эсрэг талыг хийцгээе. はい、このラインですね。ちょっと見えない。 За яг тэр харагдаж байгаа босоо зураасны за артл руу чиглэсэн байдалтайгаар сайн суулгаж өгнө. で、この指。 За хоёр хуруугаараа доош нь чиглэсэн массаж. で、ここのへこみに押さえて、 За чихний доотлын цэгүүд дээр дараад толгоогоо хөдлөн. 首動かしてください。 толгоогоо дээш доош нь хөдлөе. はい。はい、OK です。はい、じゃあ今度ここをちょっと伸ばしたいので、ここをぐっと引っ張って、少し角度を上げて、舌を За одоо уртлын хэсгээ сунгах дасгал хийх учраас за гараа яг цээжнийхаа уртал байрлуулад эрүүгээ бацрыг дээш нь өргөөд хилээ 肩 дээш 上 нь がら өргөё. ないように Мөрөө бити өргөөрэй. За хилээ дээш нь. 斜めに突き出す感じで、 За хилээ яг дээш нь чиглэлтэй өргөнө. でこれ今は皆さんとあと5秒やります。はい。 За 5 секунд хийцгээе. 1 2 3 4 5. はい、OK。結構しんどいですよね。 За бас нэлийн хэцүү бас яг булчин сунж байгаа мэдрэмж төрөх баг. 次は唾液腺です。顎下腺、耳下腺、顎下腺、舌下腺とありますが、耳下腺が一番若返りホルモンのパロチンというものが出ると言われている場所です。 За дараагийнх нь шүүс ялгарх шүүсний тэр судлуудыг хэсэгтэр массаж өгцгөө. За эхнийх нь болохоор чихний доотлын судал, за дараагийнх нь ирүүний доотлын судал, за нөгөөх нь хилний доотлын судал. Яг гол 3 шүүс ялгарх судлын массаж хийх. はい。なので、耳下腺、顎下腺、舌下腺の中でも耳下腺が一番患者さんにとっても私自分のセルフケアでも触りやすい場所になってます。で、舌下とか顎下はちょっと例えば高齢者の高血圧のある方にはあんまりアプローチするとこうぐっと血圧が上がったりするのでそういう方には気をつけて控えてもらった方がいい場所です。 За чихний доотлын судал хэсэгтээ бол массаж хийхэд хүн өөртөө ч гэсэн массаж хийхэд за мөн үйлчлүүлэгчид зааж өгөөд гэртээ өөрөө хийхэд бол боломжтой. За эсвэргээрээ нөгөө хоёр ирүүний доотлын судал болон хилний доотлын судлуудыг хамаагүй чанга дарах юм хэд их массаж хийх юм бол зүсний даралтыг ингэж бас нэмэгдүүлэх өсгөх юм хариу үзүүлэх учраас бас хэд их одоо өндөр настай хүмүүст ч юм уу хийх бол дэмий за юм хяналтын доор бол массаж хийсэн дээрээ. ではまず耳下腺触っていきます。ちょっとこう指を耳のところをこう挟むような感じで。 За эхлээд чихний доотлын судалтай массажийг за гараа яг хайчиг болгоод чихээ дундуур нь оруулсан байдалтайгаар хоёр гараараа барина. で、
しっかりホールドしてしっかり包み込むような感じで大きくもうこれも顔がもう動くぐらいしっかり За нүрээ яг хөдөлж байгаа юм шиг гараа маш сайн хатрандаа байрлуулж өгөөд тойргоор эргүүлнэ. しっかりこの、耳の周りを動かしてください。 Чихнийхаа эргэн тойрныг яг сайн бас мэдрээд хөдөлгөөрэй. はい。ちょっとこの顎のラインをちょっとアプローチするのにまたこの2本指をやる。 За гараа хоёр хуруугаа ашиглаад эрүүнийхээ доод хэсгийг そう。 шаллыг дээш мөргөө. で、今度またグーのここを使って外側に回すような感じでほぐします。 За гараа хатгаад гадна тал руугаа чиглэсэн байдалтайгаар эргүүлнэ. で、今度は指で顎のラインを За одоо дараа нь эрхийн хуруугаа ашиглаад эрүүний доод хэсгүүдийг дарна. でちょっとこの咽頭の骨をゴリンゴリンと横に動かしてみましょう。 За тэгээд хоёр хуруугаа ашиглаад бас ингэ хөдөлгөөд үзцгээд хаалгаа. ここは結構飲み込みが悪い人はカチカチになってますので痛いと感じる方もいます。 За үйлчлүүлэгчдийн дунд бас нөгөө залхих тийм зовиртой ч юм уу бас тийм өвдөлттэй хүмүүс байдаг. はい。どうですか？ За ямар байна вэ? 唾液出てきてる感じありますか？ Шүс ялгарч байгаа мэдрэмж төрж юм уу та бүхэн? はい。では、外側をだいぶ動かしたので今度内側のベロを動かしていきます。 За гадна талын сургалтын дасгалуудыг хийсэн учраас за одоо амны үндийн дотор тал буюу хилний сургалтын дасгалуудыг хийж эхлэе. はい。ここからもちょっと変顔が続きます。 За нүрийн хөрөл бас нэлээд өөрчлөлт. まず、ベロを前に出すっていうのをするんですけれども、しっかり突き出す。で、ベロの先を尖らすように。 За эхлээд хилээ урагшин гаргах дасгалыг хийн. За хилээ үзүүрийг нь одоо нэлээд тийм үзүүртэй болох юм шигээр одоо хүчтэй хилээ урагшин гаргах. で、できそうな方はですけど、ベロにギュッと力を入れて開いて。 За хилээ урагшин гаргасныхаа дараагаар за хийх боломжтой хүмүүс нь хийгээрэй. Хилээ урагшин болоход хоёр тийш нь өргөсгөн. はい、そうですね。じゃあこれを、ベロを出したり入れたりを10回やります。はい。 За энэ дасгалыг хилээ гаргаад буцааж оруулах гэдэг дасгалыг 10 удаа хийе. はい。 1 2 3 4 5 6 7 8 9 はい。これは唾液どうですか？出てきてますか？ За энэ дасгалыг хийхэд шүс ялгарч юм байна. じゃあ今度、ベロ回しします。 За дараагийнх нь хилээ эргүүлэх дасгалыг хий. でちょっとご自身のこのお口の中をベロで触った時にこのほっぺたのところに筋が触れる方いますか？筋あるなって。 За хилээрээ өөрийнхөө яг дотор талыг одоо хазарны дотор талд хилээрээ үрсэн үед ямар нэгэн тийм одоо судал мэдрэгдэж байгаа хүн байна уу дотор талаасаа хилээрээ мэдрэхэд ある。食いしばりによってこう口の中がギチギチに口腔の中が狭くなってこう中でよれてできたそれは筋癒着してできた小体なんですね。 За тэр судал юуны учраас үүсэж байна гэхээр шүдээ байнгын зуусан тэр шүд зуултаас үүссэн одоо тэр судлууд байгаа. だからそこをしっかり伸ばすっていうのが大事なんですけど
まずこれでベロで押していくように、まずこの鼻のちょうど際のほうれい線ができる部分のところにベロを За тэгэхээр хилээ бас тэр хэсгээрээ эргүүлээд сайн суулгах шаардлагатай. За эхлээд одоо яг нөгөө энэ гунгийн зураас гэдэг. Гэхдээ одоо яг энэ зураасны хэсэгтээ хилээ аваачаад хилээрээ сайн түлхэж өгнө. 結構しんどい場所です、ここは。でもこうやった時にちょっと見てみてください。ここがキュッと当たります。 За хилээ дээш нь болгосон яг тэр сунгаж байгаа үед эрүүний доод хэсэгт бас одоо нэлээд тийм хохоосон юм шиг харагдаж. 次、正中線。 За дараагийнх нь яг төв хэсэгтээ хилээ ここを аваачаад 伸ばします。で、こっち。で、しっかりしっかり押しながら下は3往復します。で、ぐるっと一緒で、5秒、5秒、5秒。でぐるっと来て、ここに梅干し、なんて言うんだろう。ここにうんって力入ってる人が一番多いので、ここは3往復して、で、ぐるっと一周また正中まで戻ってきます。 За одоо тэгэхээр сая баруун төв зүүн гэдэг талдаа 5 секунд яг чанга хилээрээ дан. За тэрнийхээ дараа доод хэсгээ тойруулаад доод хэсгээд 3 удаа тойруулсан. За тэгээ яг доотлын одоо эрүүний яг төв хэсэгтээ бас чангарсан байдаг хүмүүс нэлээд их байдаг учраас за энийг 3 удаа тойруулах дасгалыг хийцгээе. はい、では始めます。 За эхлэе. まず5秒。 За эхний 5 секунд. 1 2 3 4 5. За гол төв хэсэгт авчи. 1 2 3 4 5. За эсрэг талд нь 1 2 3 4 5. За хилээ тойруулаад доотлол руугаа эргүүлээ. 1 нөгөө тал руугаа явуулаа 2 3.しんどい。はい、これだけちょっと動かすだけでも結構しんどいけど、ちょっと唾液がどんどん出てる感じありますか、皆さん。 За шүүс нэлээд ялгарсан гэсэн хүмүүс байна. ああ、バッチリ。 За маш сайн гэсэн байна. ではちょっと今ベロの筋肉たくさん使ったんで、今度プクプク体操。口の中に空気を入れます。 За сайн хэлний булчингуудаа нэлээд ажилласан учраас одоо аман дотроо агаар оруулаад за тэр дасгалыг хийцгээе. これもっていう感じでやりますので、これを5回ずつ5、5、5、5いきます。はい。 За аман дотроо агаар оруулаад за баруун төв зүүн тал тэгээд доотлол гээд 5 удаа хийнэ. はい、じゃあいきます。 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5. で、最後。 За амаа зайлж байгаа юм шигээр агаараар. で、乳酸を飛ばすために。 お口の体操の発声で、お口を開いたり、ベロを動かしたりする機能体操になります。 За энэ юуны одоо дасгал хэлний дасгал нь болохоор Японы хэлний нөгөө 5 үсэг ашиглаж хийж байгаа болохоор Японы хэл учраас баг зэрэг тавханд хэцүү байж магадгүй. Гэхдээ тэгэхээр
じゃあ私がやるので、このイラストが私の顔を За багшийн царайг томруулж харуул дээр нь эсвэл та бүхэнд тэр нэг зургийг хараад хийвэл дээр ахин дээр сэнсэн хав. 顔はい。じゃあ一緒にやります。 За хамт хийцгээе. 恥ずかしがらずにものすごく大げさに思い切って動かしてください。 За ижиж санаа зовлгүйгээр тийм нэлээд одоо талаацтайгаар дасгалаа хийгээрэй. じゃあまずお口を、のどちんこが見えるぐらい大きく開けます。 За эхлээд амаа том ангаан за өөртөө толиндоо бас харах юм бол хүүхэн хэлээ харагдах тэр хэмжээндээ том ангаан. 次今度ちょっと口角を上げるように За дараагийн и үсгийг хэлж байгаа юм шиг инээмсэглэлийн зураас нь дээшээ болж байгаа юм шиг и гэж. なんか分かりにくい人はそうそう指手で支えてあげてください。 За гараараа бас ингээд түшээд өгсөнч болно. 今度もうタコのように思いっきり За одоо үү үсгийг хэлнэ. Үү гэдэг хуруугаа урагш царуулгаад. で、O はここを内側に全部巻き込むように。 За оо үсгийг хэлэх чинь уруулаа дотгошин болгосон чиглэлээр оо гэж хэлнэ. O で、ベは思いっきりベロ出します。 За дараагийн Б гэж хэлэх чинь хилээ хүчтэй гарна. OK。じゃあ、あいうおべを3回一緒にやります。 За А И Ү О Б гэдэг дараалалаар 3 удаа хамтдаа хэлье. はい、いきます。あいうおべあいうおべあいうおべ OK 次は、か、た、からって言って、唇の動きとベロの動きを作る体操になります。 За дараагийнх нь болохоор па та ка да гэдэг одоо үсгүүдийг хийлэнгээ дасгалыг хийх юм. Уруул болон хилийг булчингаар нь ажилласан дасгал. パーはしっかり口をパ За маш хүчтэйгээр па гэж хэлнэ. タはゼッツをタッチする感じ。タ Та гэж хэлэхдээ хэлний яг танаандаа хүрч байгаа юм шиг та гэж хэлнэ. カはゼッツの奥を喉の方にくっつける感じでカ За ка гэж хэлэхдээ болохоор хилээ яг хоолой угандаа хүрч байгаа тэр мэдрэмжтэйгээр ка гэж хэлнэ. でラはベロを回すラ 라 гэж хэлэхдээ болохоор хилээ яг эргүүлж байгаа юм шиг. OK じゃあこれをまた3回 За энэ дасгалыг бас хамтдаа 3 удаа хийцгээе. パタカラパタカラパタカラ OK じゃあ次今度お口のこの口輪筋円を描いているような筋肉があります。これを伸ばすストレッチです。 За дараагийнх нь уруулын эргэн тойронд булчингууд байгаа. Тэр булчингуудыг сунгах дасгал. はい。次はモアイモアイ。 За муаモ муа アイモアイモアイ。じゃあこれ5回いきます。 За муа и гэдэг энэ дасгалаа 5 удаа хийцгээе. いきます。モアイモアイモアイモアイモアイ。はい、OK。次いいですか. 次は、悠々で、これも口角をベロをつけた
た感じで優しく言ってうはしっかりまた先と同じ。 За дараагийн дасгал нь EU гэдэг дасгал байна. За тэгээд энэ дасгалыг хийхдээ хилээ яг тагнаандаа дээш нь зөв байрлуулсан байдалтайгаар хийцгээе. じゃあ5回いきます。 За 5 удаа хий. はい。いういいういうごめんなさい。じゃあ次は、ガエガエ体操。ガエガエは、ベロの奥が上がったり下がったり、上顎についたり下がったりっていう動きになります。 За дараагийн дасгал нь гаэ гэдэг өсгүүдийг хийх дасгал юм байна. За тэгээд энэ дасгалыг хийснээр хилний уг дээшээ доошоо болох хөдөлгөөнийг хийдэг. はい。ガエガエガエガエガエガエっていう感じね。はい。じゃあガエガエは10回いきましょうか。 За энэ дасгалыг 10 удаа хийцгээе. いきますよ。はい。せーの。ガエ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 。ごめんなさい。数だけなかった。 타락을 했구나. 진짜네. じゃあちょっとだいぶお口を動かしたのでちょっとなんていうかな、温まってきましたか？ За амны хүний эргэн тойрны дасгалуудыг хийснээр бас нэлээд тийм бие чинь халууд өгсөн байна. じゃあちょっとお口の中を触る前に唾液を1分間に何回飲み込めるかをちょっとテストします。 За дараагийн яг амны хөндийн буйлны массаж руугаа орохын өмнө шүлсээ 1 минутын хугацаанд хэдэн удаа залгиж байгаа вэ гэдэг тэр яг тестийг бүгдээ хийж үзцгээе. はい。じゃあ測ってみますか？はい。じゃあ今から1分間測りますので、用意スタートで唾をためて5句、唾をためて5句が何回できるかを数えてください。 За одоо эндээс яг 1 минутын хугацаа харж ий. Тэгэхээр яг 1 минутын хугацаанд шүлсээ хөрвүүлүүлээд залгих гэдгийг үйлдэлийг хэдэн удаа хийж аваа гэдгээ яг хүн болгоно өөрсдөө тоолцгоё. はい。じゃあЗа цаг харлаа. Эхлэе. За 1 минут дуслаа. はい。では聞いていきますね。1回の人。 За 1 удаа байсан хүн байна уу? Гараагүй. はい。2回。 2 удаа. お2人。はい。はい3回。 3 удаа. オッケー。4回。 4 удаа. 5回。 5 удаа. お素晴らしい。6回。 6 удаа. おお。さすが。7回。 За 7. おお。まだいそうかな。8回。 8 байгаа. 7回が一番かな。 9回. あ、9回。おお、素晴らしい。唾液はだいたい飲み込みの回数とその分泌それで健康状態がわかるんですけれども、
以上です。 За яагаад энэ тестийг хийж үзсэн бэ гэхээр яг хүний эрүүл мэндийн байдлыг бас мэдэх боломжтой байдаг. За яг энгийн хэвийн тоон хэд вэ гэхээр 3-аас дээш удаа авах юм бол хэвий гэж үздэг. なのでちょっと3回以下の方は、ドライマウスですね、お口の中が乾燥してたり嚥下機能がちょっと弱かったりっていうところのになります。 За 3-аас доош удаа байсан хүмүүс маань за амны хүндийг нэлээд хуурайшсан байгаа. За бас залгуурын хувьд ямар нэг тийм зөвөр үйл ажиллагаа жоохон буурсан байгаа. Ийм шинж тэмдгийг илэрхийлж байна. なのでちょっと2階の方は、しっかりさっきのように唾液を出す体操だとか、ちょっと飲み込みをねしっかり普段から食事をしてくれたんで飲み込むとかそういったことを気をつけてください。 За 2 удаа байсан хүмүүс бас байсан. Тэгэхээр энэ хүмүүс маань сая шүс ялгаруулах тэр дасгалуудыг тогтмол сайн хийх, за мөн хоол идж явах үедээ маш сайн зайлшлаж тэр зайлших гэдэг үйлдэлийг бас өөрөө санамсартайгаар ингэж сайн хийснээр сайжруулах боломжтой. なので唾液は出てるけど飲み込むのがなかなかすぐにできない人は筋力なので筋力不足だから絶トレが有効です。 За шүс эсрэгээрээ ялгарч байгаа боловч тэр шүсийг зайлахгүй байгаа хүмүүс маань амны үндийн булчин, хэлний булчин бас юм суларсан байгааг илтгэж байгаа учраас хэлний дасгалуудыг бас хийвэл илүү үр дүнтэй. あとは年齢とか体調とか、その時のコンディションにもよりますので、健康な方は3回以上っていうのが大体平均的で、9回とかもう7回以上の方はもう素晴らしい、唾液もたくさん出てるし嚥下力飲み込む力もあるのでバッチリ。 За тэгээд 3-аас доош байгаа. За ер нь бол энэ нөгөө шүлсээ зайлгаж байгаа тоо тухайн үеийн хүний одоо биеийн байдал нөхцөл байдал ядарсан байгаа ч юм уу тэр зэрэгээс нөлөөлөн за мөн нас зэрэгтэй олон бас нөлөөлөх хүчин зүйл байгаа. Гэхдээ ер нь бол 7-оос дээш байгаа хүмүүс маань маш сайн гэсэн. Сайн тэгэхээр 9 байна гэсэн. Тэгэхээр тэр хүмүүс маань маш сайн шүлс ялгарч байгаа. Бас зайлгах талын асуудал бол байхгүй юм. Маш сайн байгаа гэж хэлж байна. はい。では、ここからお口の中のマッサージに入らせていただきたいんですが、まず1日目にねちょっと勉強していただきました歯肉マッサージ、直接筋肉をアプローチするということが幸せホルモンが出るっていうお話をさせていただきました。なので、まず今日、歯肉をマッサージちょっとしてもらうところで、その後コーヒーブレイクに入って、その後リフトアップのマッサージに入ろうかなと思います。 За өчигдөр бас та бүхэнд лекцээр бас танилцуулсан. За амны хүндийн массажийг, за амны хүндийн булчингуудад шууд хурж массаж хийснээр хүний ад жаргалын бас даавар ялгарх боломжтой гэж үздэг. За тэгэхээр буйлны массажийг хийгээд, за буйлны массажийг хийснийхаа дараа кофе завсарлахад ороод, за кофе завсарлахын араас нүрийг өргөх тэр массаж дасгалуудыг хамтдаа явуулцгаая. はい。まずちょっとグローブ手につけていただいて、で効果としてはリラックス効果で、お口の中は血管が動脈静脈たくさんありますので、マッサージすることで血行の促進で、老廃物の除去で、これ全体が代謝を高めるということにつながります。 За буйлны массажийг хийснээр мэдээж хэрэг релакс хийх, амарч тайвшрахын нөлөөтэй. За мөн цусны эргэлтийг сайжруулна. За биеэс хорт бодисуудыг хадагшлуулах гэсэн ийм үр нөлөөлөлийг байна. За тэгээд энийг дасгалуудыг ер нь хийснээр хүний бодисын солилцоо бас сайжрна. で、今日オーラルピースという緑のジェルをご用意しております。 За тэгээд бэлгийн өмсөдで、 бэлгийтэй хамт нөгөө ногоон өгтөө гэлийг бэлтгэсэн байгаа. で、それをたくさんつけすぎないように、ちょっと指先にグリーンピースちょっとがいるぐらいの米粒ってちょっとつけて指に伸ばして使います。 За тэгэхээр хэд их хэмжээгээр ашиглахгүй. За тэгэхээр бэлгийн өмсний дараа хурууныхаа
үзүүр дээр одоо будааны 3 шиг будаад шиг юм маш бага хэмжээгээр тавиад за тэгээд тэр бага хэмжээтэйгээ ашиглаад байна. これオーラルピースは日本でも私が、サロンでもお客様に使ってて、高齢者とか、そういった方にも飲み込んでも大丈夫な天然の自然の成分しか入ってないものなので餌がなくても大丈夫です。За тэгээд энийг яг манайх Японд салон дээр ингээйлээ бас ашиглаж үйлчлэгээ явуулдаг. За өндөр настай хүмүүс ч юм уу ер нь хүн зайлгсан ч гэсэн ямар нэгэн тийм гадны юу маш тийм цэвэр найрлагатай гээл учраас бас санаа зовлон ашиглах боломжтой. За эхлээд 7 уруугаа ашиглана. お口の中にこうゆっくりスライドさせるように歯肉を触りながらゆっくり入れてちょっとまず回転させます。 За эхлээд 7 уруугаа ашиглаад шүдний хаалын бөөлн дээрээ яг гусуулаад 7 уруугаа гусуулаад эргүүлээд үзье. この時お口グって噛まないようにリラックスしてね。ちょっと自分で指で触りながら気持ちいいなっていうぐらいでいいです。 За хит хүчтэй дарахгүйгээр за өөртөө бас тийм таатай байхаар дараад яваарай. За энийг хийж явах үедээ шүдээ зуухгүйгээр хийгээрэй. За сая хийсэн талынхаа нөгөө талыг хий. 今度奥歯からちょっと歯間流頭のところをゆっくり押してポンゆっくり離す。 За одоо шүдний хамгийн арын араанаас эхэлж хийцгээ 7 уруугаараа дараад удаанаар гараа салгах. 次に一個一個指の腹をしっかりフィットさせながらずらしてという感じで前に前にマッサージしていきます。 За тэгээд дараад тойруулах хөдөлгөөний хорооны хаяаг өндгөр сайн дараад за энийг тойрол хөдөлгөөнөөр эргүүлээд урагш навч. 反対を За нөгөө гараараа эсрэг талыг хий. ちょっとこの有利歯肉を大きく動かすような感じで За буйла томор одоо хазар талынхаа томор хөдөлгөх тийм тойрогтойгоор дараад явъя. でこの前歯の歯肉は結構気持ちいいので患者さんにやるときもここは何往復かこう繰り返してあげるといいポイントです。 За тэгээд уртлын доод үүдэн шүдний буйлыг массажлахад бол маш тийм таатай мэдрэмж төрдөг учраас үйлчлүүлэгчид хийж өгөх үедээ за нэлээд хэдэн удаа давтах тэр хөдөлгөөнөөр үйлдэлийг массажлж өгөх бас таатай байдаг. 今度この上に行きます。 За дээд талаа хийцгээе. くるくるくるってちょっとこう大きくちっちゃく За томоор тойрог эргүүлээд за дараа жижигсгээд ちょっと歯間乳頭を触れるような感じが気持ちいいかも。 За тэгэхээр буйл хэсгээ бас өөрөө яг мэдрээд хорооны өндгөөрөө 成虫まで来たらここでギューッと歯間乳頭少し押してでこっちの手に変えます。 ирсний дараа төвийн хэсгийн буйлан дээр дараад за гараа солиод нөгөө эсрэг талаа. 最後ちょっと親指で大きく触っておきます。 За хамгийн сүүлд нь эрхийн уруугаараа бас хийж дарж өгнө. 親指の方が腹が指が大きいので触られる
За яагаад эрхийн уруугаар хийж байгаа гэхээр эрхийн урууны өндөг бол бус зуруутай харьцуулахад том учраас яг массаж хийхэд бол бас таатай мэдрэмжтэй байдаг. За төгсгтээ дараа ちょっと唾液出ましたか？ шүүс ялгарсан уу? こうやってね、刺激して出る唾液はすごくいい、体にいい唾液ですので飲み込んでください。 За одоо энэ массаж хийснээр яг ялгарч байгаа шүүс бол хүний биед бас маш хэрэгтэй тийм шүүс ялгарч байгаа учраас та бүхэн бас тэр ялгарсан шүүсээ зайлшгаарай. そしてこのサラサラの唾液っていうのは歯にもとってもいいので歯にも塗りつけておきます。 За шүдэнд бас маш сайн учраас шүдэндээ одоо хэлээрээ түрхэд. そうすると虫歯予防にもなり歯もツヤっとした。 За тэгснээр бас шүдний цоорлоос хамгаалахаас гадна шүдний бас уг одоо сэргийж. はい。じゃあちょっと後半はさらにリフトアップのマッサージに入っていきます。 За дараагийн дасгал нь болохоор илүү лифт нүрийг өргөх тэр массажийг. で、ちょっとお二人だけ特別に私が前で少しレクチャーというかデモしますので、ぜひ私受けたいわという方は立候補してください。 За тэгээд энэ дасгалыг хийхдээ хоёр хүнийг урд сонгож гаргаж ирээд багш яг хийж үзүүлэе гэж юм. Тэгэхээр хийх хүсэлтэй байгаа хүн байвал хоёр хүн гараа өргөнө. Өсөрөө За гараа өргөсөн хүмүүс маань 3-4 багш байна. Тэгээ гараа ирэх. Уучлаарай. Нөгөө кофе завсарлагын цаг болсон юм. Тэгэхээр кофе завсарлагтай орчоод кофе завсарлагын араас бас яг энэ дасгалыг үргэлжлүүлээд байна. 今から5分後にデモからスタートします。ありがとうございました。 За 10:40-10:45 хүртэл кофе завсарлаа. За 45 хүртэл кофе завсарлаа юм. Тэгээ кофе завсарлагын үеэр нэг зүйл амжуулж хийх гэсэн юм. За тэрний үе гэхээр нөгөө эдний стреч оорал гэх нөгөө халбах шиг хэлбэртэй юу шүү дээ. Тэрийг авсан хүмүүст яг нөгөө яаж хэрэглэх тэр зааварчилгааг нь кофе завсарлагын үеэр өгсөн юм байна. Тэгэхээр тэр хүмүүс маань наашаа тайзны хэсэгт хүрээд ирэх. Стреч оорал гэдэг нөгөө бүтээгдэхүүнийг халбах шиг бүтээгдэхүүнийг худалдаж авсан 6 орчим хүн байгаа шүү. Тэр хүмүүс маань хүрээд ирвэл багш одоо яг зааварчилгааг хийлээд өгөө, тайлбарлаад өгөө гэж.